Би жавхлан сайдаа саяны дээр тэзүүнүүдийг асуугаад байхлаар салбарын сайдууд руу хандуулаад байх юм. Тэгэхээр уул нь тэр сангийн сайдын тэр тэзүүнүүдээ бас нэг санхүүжилтийг гаргаад араас нь бас хөөцөлтөд явмаар байна шүү дээ. Одоо энэ төслүүд байхгүй гэдээ бас гадаад харилцааны сайд чи хэлээд байна шүү дээ. Тэр одоо тэр төсвийн тодтгол батлаад мөнгөн тавигдсанаас хойш одоо даруй одоо бараг жил боллоо шүү дээ. Тэг ингээ мөнгөн тавигдчихдаг тоолуур нь тоологдоод яваад байхад төсөлч байхгүй, бэлэн төсөлч байхгүй, юу ч байхгүй сууж иж бас болохгүй үстэй. Тэгэхээр энэ ажил дээр таад маань нэг сэтгэл гаргаад ажиллаж болохгүй мó? Түүнээс биш одоо таад хууль санаачлах хэрэгтэй гэд их хурл руу чихээ суугаад ах юм. Засаг дээр чи 23 сайд ажиллаж байгаа шүү дээ. Дор бүрнээ тодорхой асуудлууд хариуцаад салбар хариуцаад ажиллаад байгаа. Тэнгүүд салбарын сайдууд нь болохоор нэг руугаа жигсэн тийм ч юм байхгүй, ийм ч юм байхгүй, ийм ч нөхцөл бүрдэхгүй байх гэж яриад ах юм. Тэгээ одоо энэ сонгуулиас хойш чи бүтэн жил өнгөрчлөө. За жавхлан сайд хариулт өгье. Яг бай манай жаргалан гишүүн надаас л асуух дуртай байд. Өөр одоо хариулчих хүмүүсийн дотор зөндөө байж гин. Гэхдээ би дахиад хариулъя. Эн чин төсөв дээр нь тавьдсан энэ ажлууд нь гэрээ нь хийгдээд 8 сарын 30-ны дотор дуусах ёстой. Ингээд санхүүжилтээ аваад явж байгаа. Өдөн чинь бүхэл бүтэн яам нь байж гэн, сайд нь байж гэн. Тэг яамгүй ч гэсэн асуудал эрхэлдэг сайд нь байж гэн. За тэр одоо тэзүүг нь өөрийнхөө төсөвтөр авч яагаад баталчгүй санхүүжилт нь гаргаа явж байгаа сайд чинь тусдаа ингээд явж байгаа шүү дээ. Ингээд явж байгаа. Тэгэхээр сайдар нь илүү тодорхой хариултсан дээр тэр түрүүн тэр өөрөө бас нэг юм асуугаад байсан. Тэр нөгөө хэд хэдэн төсвгээд энэ бол 12 оны асуудал шүү. Та бол маш сайн мэдж явах хэрэгтэй. Хөгжлийн банкаар гарч ирсэн тэр санхүүжилтүүд тэр асуудлуудыг дараа нь тэр олон улсын валют сангийн хөтөлбөрт орох үед Монгол улс хэд хэдэн төсөвтэй болцсон байна. Төсвөөс гадуур явж байгаа зардал чинь энэ байна шүү.